намын гэсэн мэт зөвхөн шүү дээ. Тэр одоо маргааш чуулга болчихлоо яах вэ? Тийм. Намын зүгээс улсын хурлын дарга, учрал дарга гэж намын дарга үг эсвэл их хурлын дарга шаардлага тавьж байгаа тийм ээ. Чуулганы нэгдсэн хурлаа нэг альва нэг намын дарга удирдах болохгүй гэсэн байр суурь илэрхийлж байсан. Гисэн хэдиж би бол өөр шалтгаантай гэж бодож байна. Арчилсан нам дотоод сонгуулаа хийгээд бүгдээрээ завгүй байгаа. Тэгээд одоо ямар нэгэн шалтгаан ч гэдэм үү тийм зүйл хийх шаардлагатай болсон болов уу гэж бодож байна. Тэгэхээр хуралдаа суух хэрэгтэй. Аны шаардлагыг юу? Хуулийн ном. Арчилсан намын шаардлагыг бол ойлгож байна. Тэгээ миний хувьд бол учрал их хурлын дарга бол намын дарга үед ерөнхий сайд байх хэрэгтэй гэсэн байр суурин дээр байгаа. Өнгөрсөн 11 сард болсон Монгол Ардын намын 31 дэх их хурал дээр намын дүрэнд намын дарга ерөнхий сайд байна гэсэн зүйл заалтыг тусах санал гаргаад дэмжигдээгүй л дээ. Тэгэхээр миний байр суурь бол альва намын дарга нь ерөнхий сайд байх хэрэгтэй гэдэг дээр бол санал нэг байдаг. Тэр зарчмыг зөв гэж боддог. Гэхдээ арчилсан намын зүгээс чуулганы хуралдаанд суухгүй гэж байгаа нь бол эсвэлтгүй буюу залхуурал гэж бодож байна. Хэрвээ үнэхээр тийм ерөнхий сайдаа хийгээч гэсэн шаардлага тавьж байгаа бол улсын хурлын тухай хуулийн дээр зүйл залтын өөрчлөлт хуулийн өргөн барих хэрэгтэй шүү дээ. Хуралдаа суухгүй байх гэдэг бол эсвэлтгүй гэж бодож байна. Олон улсын зах зээлийн өсөлтөөс болоод одоо бензин шатхууны үнэлтэд цаашлаад инфляцид нөлөөлөх өсөлттэй байх нь одоо улсын хурлын чуулганаж хурлаж чадахгүй нөхцөл байдалтай байгаа иргэд иргэдийн амьдралд нөлөөлөх үе болж байна. Тий, тэрэн дээр санал нэг байна. Чуулган хуралдах хэрэгтэй байна. Миний хувьд ч гэсэн өнгөрсөн жил бас одоо 2 удаагийн засгийн газрын одоо тарах хэсэгтэр чуулганы хуралдаанд зарлаад байж хахад нэр бүхий гишүүд бас чуулганы хуралдаанд ирэхгүй байхад бас хэлж ийсэн. Ажилдаа ирээ. Татвар төлөгчдийн мөнгөөр залинжж байгаа шүү. Тэрнийг мартаж болохгүй. Тэгээ асуудал арслан нам байхгүй яа. Тэгэхээр Монгол Ардын нам өөрөө олон гişтэй. Өөрөөсөө эрсдэл бүрдүүлэх бүрэн боломжтой. Ягаад та бүхэн айлд ингэж асуудал тавиад байгаа юм бэ? Мэдээж би альва нэг нам руу чиглүүлж энэ хандлагыг хийлээгүй шүү тий. Би бол их хурлын гишүүн бол татвар төлөгчдийн мөнгөөр залинждаг учраас ажилдаа ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Би бол эрсдэндээ ороод явж байгаа. Тодорхой нэг байр суурьаар орохгүй байгаа хүмүүсийг бол чуулганы хуралдаанд байнгын орны хуралдаанд суух ёстой гэсэн тийм зарчмын шаардлагатай. Таны ерөнхийлөгчийн санаач өрөнгөөс нь улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах үйл ямар байр суурьтай байна? Миний хувьд бол парламентын дархлааг бол дэмждэг. Тийм үзэл баримталтай. Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөө бол парламентын засаглал дээр тогтож ирсэн. Цааш тогтно гэдэг дээр итгэл дүүрэн байдаг. Ёс зүйн асуудлыг хуульчлна гэж байгаа. Энэ бол коммунизм эргэж ирнэ гэж би бодож байна. Харин гэмтэрэгт холбогдсон ч юм уу те хууль зөрчсөн ийм зүйлүүд бол одоогийн хуулиараа бол ерөнхий прокурор саналаа гаргаад хурлын гишүүнийг эргүүлэн татах боломж нь бол хуулиараа нээлттэй байгаа. Тэгэхээр ёс зүй гэдэг зүйлийг одоо яаж хэмжих вэ гэдэг чинь нийгмээсээ цаг хугацаанаас хүнээсээ намаас хамаарах шалгоондоо байдаг тийм ээ. Тэгэхээр ёс зүйг хэмжээд эхлэх юм бол коммунизм эргэж ирнэ гэсэн тийм л байр суурьтай байна. Дэмжих гэсэн үг. Тэгээ авчуулах агуулга нь бол эрүүгийн одоо хэрэгт холбогдох юм бол гэсэн нэг заалт байгаа тийм. Тэрийг бол би дэмжиж байгаа. Бусад тэр ёс зүй гэдэг зүйлийг бол ер нь олон улсад тийм ёс зүйгээр хэмждэг бол за хойд солонгос л байна да. Хууль зүйн сайдтай холбоотой бас настай мэдээлэл хоёр хүн сайд гэсэн мэдээ шүү дээ. Тэр таймер байсуултай боо. Ажлаагүй шалгуулт гэдэг шаардлага бас зарим шүү дээ. Тий, миний хувьд бас адилхан шаардлага тавьсан зүгээр л гэсэн байр суурьтай байна. Их хурлын гишүүнч гэдэг юм уу эсвэл сайд гэсэн нэрээр ямар нэгэн хэрэгт өгт ялангуяа эрүүгийн хэрэгт авилга хэл ахуулын хэрэгт холбогдож байгаа бол энийг зохих журмын дагуу шалгуулах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр энэ Б2 сайдын хувьд өмнө нь тавьж исэн бусад гишүүд сайд нар дээр тавьж исэн зарчмын шаардлага өөр дээр ч гэсэн тавиасаа гэсэн бодолтой байна. Шинэ та төлөвлөлтийн жиг юм. Тэгэхээр энэ хуулийн хөтний зам дээр ер нь одоо олон газар дагуулж мөн зөв буруу маргаа үсэх тийм. Ер нь хөтний зам хангаж шаардлагатай мөн үү? Шаардлагатай бол ягаад заавал чуулгад байгаа юм бэ тийм? Нэгдүгээрт мэдээллийг олон нийтэд нээлттэй тавих хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ миний хувьд ч гэсэн байгаль орчны нарийжсэн үнэлгээгийн талаар мэдээлэл авч чадаагүй байна л да. Тэгэхээр туулгын нөлөөлөхгүй гэдэг зүйл дээр бол мэргэжлийн байр суурьтай танилцаагүй байна гэсэн. За хоёрдугаарт Улаанбаатар хотын төвжирлийг бууруулахад бол тодорхой хэмжээний зам дээгүүрийн төслүүдийг бол хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ мэдээж иргэдийн дуу хоолойг сонсч тусгаж авах ёстой. Гэхдээ хамгийн гол нь мэргэжлийн хүмүүсийн шийдвэрийг багсан зөв болов уу гэж бодож байна. Ер нь олон улсын жишг нь яаж вэ?